За хай өглөө өдөр орой минь тань ердийн нэг өдрийн влог хийж үзэх гэж бай. Тэгээ өглөө босоод сайхан өглөөний цайгаа уучгаад охины ээжтэй намт спа дээр нь хөргөж өчөөд тэр оронд нь гэртээ ирээд одоо гэрээс өвлөх гэж байна. Эхлээд галтгооноос эхэл цэвэрлэе та. Окей. Хөлсөө гартал янз бүрийн зөвлөө хийдлээ. Тэгээд тусанд орж янзсангүй манай хоёр болцсон гэнэ. Очиж авцгаая. Манай охин тэгээд нарны ороолын 11-р байранд байдаг энэ Baby Gym Spa гэдэг. Энд явдаг гэж ордог. Манай хоёр болсон бай. За гэртээ орж ирсэн байна. Хөлсөө жоохон йогурттай жимс идэх гэж байна. Гэнт амар өсдөг шүү дээ. Одоо энийг ачаад усан авчаад ажил руугаа яваа. Хэдүүл манай ажилд очиж танилцсан заяа. Тийм үү. Өдөр амралт өдөр тийм. Машинтай явах юм шүү дээ. Би нэг тэгээс тавд хүртэл машин ундаг. Хайр поп ирчлээ тий. Зүгээр ажил орхон болохоор алхаа авчдаг. Амралтын өдөр машинтай гарахаар төвчрлгүүд Утгагүй байгаа гэж тий. хаан тий. Нэг тэгээс тавд хүртэл машин унахгүй байгаа. Учир нь манай ажил орхон 4 км зайг байгаа. Тийм л алхаа авчдаг. Хол яах юм. Харин ажил дээр юмсгал хийчихсэн. Төөрөө хойдоход хийж дээр за. Би шанс их хөвгөлтэй асуултууд асууя. За. Эднээ хариуллаа за. За. Чи нэг өдөр миний биед орвол юу хийх вэ? Гэхдээ мэдрэмжил авах. Эмэгтэй байх мэдрэмж. Гэхдээ эмэгтэй байх мэдрэмж жоох. Яг ээж авах. Хүний эхнэр байх мэдрэмж. Яг юу мэдэрдэг юм бэ? Тэ заримдаа стресстэй юунаас асч стресстэй юм байна. Яаж ядардаг юм бэ? Надаас хэрэг өөрөнд мэдэх багт. Гэр бүлийн гишүүдийн одоо бид хоёрыг өөртөө байх нь шүү дээ. Гэрийн тавилгаар зөвлөвлөн чи битэр ямар тавилгаар зөвлөх вэ? Чи яар? Яах? Миний охин шүршүр. Шүршүрээ. Чи Би угаач. яагаад? Халууцаач юм хэцүү үед. Тийм нэг бачимдсан үед
шүршүрт орж байгаа айгуу гоё болдог шүү дээ. Тэр биш охиноо харахаар дандаа тийм болдог. За би яагаад орё? Чи тухтай шүү дээ. Хамт баг. Өөрийгөө яагаад угаагч байгаа? Юу гусал дандаа л угаагч шүү дээ. Тэгэхээр угаагч. Бид тосч байгаа. Заа шүршүрт орж гарлаа. За явчих дэрэг. Яса. Охин зөндөө өсчээд ээ. Барьцаад байгаа юм. Хараач. Цааш. За тэгээ манай студ нэг ийм студ. Талбай маруун талд тэгээ би нэгтгэдэг. Энд дэр олуулаа суудаг байлаа. Одоо бол ганцаараа байгаа. Эмтлийн өрөөнд манай гангбей хоёр байдаг гэсэн. Энэ дуу тусгаарлагч. Энэ гангаал бүгдийг нааж маач хийсэн баг та. Тэгээд санаж байна. Тэгээд нэг ийм студ байдаг. Миний тоглоомнууд. Ийм жижигхэн тоглоомнууд амар дуртай. Эдрийг ажиллуулж үзүүлмэр л. Тэгтээ нэг зайнуудын дандаа сольж өгдөг болохоор. Энэ ажээ дээр бол гэрэл болцсон олцсон байгаа. Энэ миний урлан сумтай буу байна. Усанд хийхээр томордог ирзэнэн гэдэг лөө тийм сумтай. Энэ онгоц маань гэр мэр овс монс дотор амар гонсдаг. Тэгээд миний машин байна. Тэгээд энд миний шийд маань байна. Ийм л байна. Манай хажуудалд галтгаа байдаг гэсэн бохоггүй. Тэгсэн чинь өөр хүмүүс аваад засвар хийж. Ийм. Би та хэдэд амар сүртэй ажиллаа танилцуулах гад ирсэн чинь саяных засвар хийгээд тэгээ яасан бэ гэсэн чинь манай би нэг давхрыг саяны засвар хийж байгаа хүмүүс тэр жигт нь худалдаад авчихсан байна. Тэгээд намайг гаргана. Тэгээд одоо нэг цаасан хайрцагнууд олж ирээд юуч гэсэн юмнуудаа зэгцлээ да. Тэг гинт амар юу болоод байгаа юм болоо гэд бодсон чинь бодоод энэ засвар хийж байгааг юу илээ юу болоод байгаа юм болоо бодоо байжсэн чинь сая над руу яриад ихгэр болсон. Тэгээд яралтай суллаад өгөрэй гинэ. Би энд 5 жил байгаа. Манай студийн 5 жил овсолж байгаа. Манайхын барилгын 4 давхарт байж байгаад тэгээд хөө яхаа гэдэг нэвтрүүлэг хийх гээд яармаг руу яваад нэг богд тогчуулаад тэндээ очиж хөө яхаагаа бичээд тэнд бас нэг хэсэг байж байгаад тэгээд буцаад ирээд 4 давхарт манай фавийн хөлтөд байдаг байсан. Тэгээд энэ өрөөнд болохоор гангбей байдаг сах. Тэгээ өөртөө цаатлынхаа өрөөнд овсолдог байсан. Тэгээд 4 давхраа болоод гангбей хоёр маань ч гэсэн өөр газар руу яваад тэгээд энэ өрөөндөө үлдээд их 5 дахь жилдээ орж ийн. Тэгээд тийм л энэ та. Тэгээд одоо нэг юм мэдэж ирчээд тэгээд цаас хайрцаг болж ирээд юм зэгцлээ да. Харин одоо үгүй би ч дуулж байна. Зарим болохоор сайсан харин зарим нь муулж байна. Таагүй таарна гэхдээ энэс бол сайхан дуугарч байна. Зовсон хүн байсан бол тэр сайхан дуулдаг байх. Ерөнхий замын хүч уурдсан нэг дуулах. Тэр гэж мэнэ дуугаагүй. Гэхдээ өдөө хүрсэн чамаа галаа мохоогүй. Охиныхоо төлөө болсон бас хамаагүй мэд гуйлгч байна. Маргаш шүү хамаа энэ бас миний хамгийн сүүлийн дуу. За ямартай цаас хайрцагнууд болоод ирсэн. Одоо тэгээ хувцас олж аваад үзэж тарья да.
Яа, гэтээ би амар гонигтай байна. Маш их гонигтай байна. Би өөр газар овслон л тоо тэгтээ. Тэгж яагаад овслох байх. Овслон ер нь бол гэтээ нөгөө би өөрөө хүнд тэгээд юмд амар сэтгэл гаргадаг хүн. Тэгээд тэрнийхээ хэмжээг ингээд тасчдаг байхгүй юу? Тэнгүүт нөгөө өөрөө тийм хүн болохоор ингээд 5 6 жил байцсан газараасаа ингээд явж байгаа болохоор нэг хүмүүс ойлгохгүй яг өөрөө л нэг ойлгоод мэддэг тийм нэг гонь өгöd гэжтэй яг тэгж гониглаад байна би. Тэгээд жижиг асуудал юм шиг гэрнэ өгж байгаа мэдрэмж нь амар том болохоор жоохон жилдгүй ер нь бол амар гонигтай байна ингээд юм янзлаад нүүх гэдэг юм гарах гад байж байгаа. Тэр нь амар гонигтай байна. Тэгээд ямар тааш тэгээд болно доо.